хоолоос өцөн байгаа шүү. За. Өнөөдөр ээж бөмбөлөө бит 3 гарч хүнсээ цуглуулна. Тэгэхгүй бол ээжийн цагаан сарда бэлдээд авсан байсан хүнсний материалын бит 3 ирээд идээд дуусгацсан гэсэн. Хамаг хям өгөрций 5 жихэр дундлаа хийчих юм гээд өнөөдөр чинь битүүн штий. Тэгэхэд өнөөдөр авахгүй л амжихгүй. Өчигдөр орой бөмбөлөө хоёр гарч сормоос илгсэн. Тэгэд мэдгүй нэг сонирхол харагдаад байна да. Өмнө нь ерөөсөө хийлгэж байгаагүй болохоор нэг мэдгүй нэг хэмлэл харагдаад байна шүү дээ. Энэ сормоос зөгтгүй хүн гэж байт юм байна. Тийм гой дүрлэгээр алаг нүдтэй хүмүүст илүү гой зөгтөг баг. Бит хоёр ингээд талент харахаар л нэг төмс шиг харагдаад. Юун төмс вэ гэхлээр нөгөө нэг бичлэг үзчихсэн за юм энгийн хоолнд хийдэг төмсийг амар ингээ гоё уваагаад тэгээд ингээ сормос нагаад нүд хамар хам зураад ингээд нүүрний будгаар ингээд нүрийг будаад хэмэл өсцүүлгээд ингэсэн чи амар хөөрх охин шиг болчтیں۔ Бид хоёр нэг төмс шиг л харагдаад байна. Тэгээ яд жоод өчигдөр орой найз охиндоо уулзаад уйлалдаж дуулалдаж байсаар байгаа. Тэгээд орж ирээд тальт мал дунтаас ирсэн чи нүд хавтчиж өнөөдөр ингээд айтаахан болохгүй бол ёо маргааш шиний нэгэн тэгээд намаа хүмүүс өнөөх чинь төмс болчих гэ. Ууганд би сормосоо хамгийн богинохноор хамгийн шингэнээр хийлгсэн л дээ. Тэгэд мэдгүй хийлгээл ингээд харсан чи амар өтгөн бүр ингээд сэвэр наац юм шиг заа. Ёо амар тэгж харагдсан. Тэгээд артист охин болохоор яасан богинохон байна уу шингэн болцсон байна уу гэдгээдсэн. Үгүй бүр яг эсрэгээр надад бүр амар өтгөн амар урт юм шиг харагдаад байна гэдгсэн чи зүгээрээ одоохондоо анхудаа хэлэх юм чинь дасахгүй тэгээ удахгүй ганц нэг унаад байвал ингээд шингэрчний зүгээр гэдгсэн мэдгүй. За өнөөдөр бит 3 манай найзанд очиж битүүлгээ хийнэ гэж юу. Хотлоо зүгээр болцох юм. Найз өхнийгөө өнөөдөр л барьж авч болцохгүй л аюул бол баярын дараа манай найз хөдөө очино гэр бүлэрээ. Тэгэхээр ирэх гэсээр байтал би яг зурж буцаа тэгээд яг тарахгүй ч магадгүй. Ер нь ингээ харахаар би бас яг ингээ сайн найз нөхөд гэвэл бас нэлийн цөөхөө. Одоо миний ингээд байнга уулзах холбоотой байдаг найзууд маань миний 10 жилийн бүр багын сайн найз нөхөд маань гэдэг байхгүй юу. Тэгэхээс үш тэгэл 10 жилийн төгсчөл би чинь лүү яваал тэгэл тэнцэн одоо хүртэл ингээл амьдрал инхлэр чи найз нөхөдтэй болох боломж ч багасч тийм үлээ. Тийм болохоор багын сайн найзуудтайгаа харилцаагаа одоо болтол ингээл хайрлж хүндлээл нөхөрлөө бат бих байлгаал ингээл аль талаасаа хичээж зүтгэж явдаг та. Хүмүүс сая ном амаар байна гэдгээд бит 3 их дэлгүүр дээр хүрээдэрлээ. Тэгээд газ юм авч бичүүлчихэд өнөөдөр чинь битүүн штий. Тэгээд эйжент очиж битүүлэн дээ. Тэгээд оройдоо дээл хувцаа янзлаад гутлаа туслаад ус цасан дороод гэж. За тэгээд маргааш өглөө эрт аавд очиж залгана. За та бүхэн сайхан битүүлээрээ сайхан шиллээрээ. Цагаан сарын шиний нэгэн болоод ирвэлдэ цагаан эсрэг гадна дэлгээд тэнгэр бурхандаа мөрөглөөд. За ямар ч их сайдууны гიშгэн цэнгэр хадгаа мэдчилгээ дэвшүүлсэн шүү. За өнөөдөр бит 3 өршлөн басч хадам аавынд ирээд золгож шинлээд цай будаага идээд сууж гэн. Өнөөдөр гэхдээ бит 3 ер нь бол энд байна. Угаасаа аав ээж хоёр дээр хамаатны ах дүүнэр хол ойрын зөндөө олон хүмүүс ирнэ. Тийм болохоор бит 3 угаасаа цаг давч байгаа юм чи аль болох норн дараа нь ингээд араас нь орж чадахгүй болохоор ер нь эн чи ингээд хүмүүсийг хүлээж аваад залгах чи. Миний боловсроос ухаалаг тактик. Нэгний өглөөдөө нөхрөө маань яг төрсөн ах эгч нар гэр бүлээ дагуулад аавын цуглдгийн. Хадам аав ээж хоёр маань 6 хүүхэдтэй. Тэгээд хамгийн бага нь манай нөхөр ахгүй юу. Тэгээд дээрээ 5 ах эгчтэй гэсэн үг. Хадам аав ээж маань хөдөлмөрч, ухаалаг, сайн хүмүүсээ тий. Хадам аав маань насаараа л том тэрэгний жолооч хийж байгаад тэтгэвртэй гарсан. Тэгэд хүүхдүүдээ бүгдийг гадаад дотоодод ихтэй сургууль төгсгөж өндөр боловсрол мэргэжилтэй сайхан хүмүүжилсэн байдیں۔ Тэгээд өөрөө хэлдгийн би өөрийн биеийн хүчээр та нарыгаа өсгөж хүмүүжүүлж өдөө зэрэгтэй хүргэлээ. Одоо миний хүүхдүүд бүр илүүгээр үнэлэгдэх,
өөрсдийн тарих оюун ухаан хүмүүжил хичээл зүтгэлээрээ ялгарч зөв сайхан амьдрсгаах хэрэгтэй гэж захидаг сайхан хүн байт юм уу? Хадам ээж маань ч ялгаагүй хөдөлмөрж залуугаас л дэлгүүрт худалдагч хийдэг гэсэн. Тэгэл тэндээсээ тэтгэврт гараад одоос гэртээ хийх юм болохгүй нүүдэд байна гэсэн л хүн байт юм. За одоо харин миний цаг. Лолагийн найз ууз гэж үгээд. За өнөөрөө найзандаа ирж золгоно. Настай болохоор нь би ирж золгож аа. За хутлаа манай 10 жилийн багын маань 2 сайн найз. Одоо ингэ бодолтой 10 жилээс найзлсан гэдэг чинь одоо ингэ бид нэр баг 20 жил найзлсан байгаа байхгүй юу? Нандин байгаа сте ийм урт хугацаанд. Манай энэ найз охин амир хөөрхөн за бид хоёрыг орж ирэхэд нөхөртэйгээ хамт нөө зүгээр гэрээ уцтайгаа одоо ширээ таваа бэлдээ хийжсэн байхгүй. Тэгэд би за би бичлэг хийж хэллээ шүү гэдгсэн чи чи нэг пэйж дээр гаргах ч юм уу гэдгээр би тийштэй гаргана штэ гэдгсэн чи оо яна за пэйж гараа би гэл совсоо сэлчээд ирээгээ за өөрөө дийлээ өмсөгөө гэдгсэн тэнгуүтээ нөхрийгөө хүү чи одоо ингэ баталгатаа суужиж болох юм уу чи бас дийлээ өмсгөө за үгүй яах юм бэ та хоёр байгаагаараа л чи угаасаа тэгээд бид нэр ирж ихэд чинь гэрийн эзэд тэгээ малгай толгойтой халаасаа сууж ийн гэж байдгийн зүгээрээ гэх. Өөр цааж бэлзуухай дуулан бүүжиглээд гэж ёо за бүр өөр сайтлын мээрээ суучлаа. За хурдан харж амарцгаая. За өнөөдөр ахында ирлээ. Ахында ирэх гоё тий. Гэтэ ер нь яг нөхрийн хамаатнуудаас илүү өөрийн талын хамаатнуудад ирэхэд арай чөлөөтэй юм ярьсан ч гэсэн нэг санаа зовлтгүй тэгэл үгүй ер нь арай амар байдیں۔ Ихтэй ер нь зүгээрээ өчигдөр за нэг аавын дэсэн чинь хүүхдүүд нэг бүгдээрээ цугласан мааш гэр бүлэрээ тэгсэн чинь гэр бүл болгоноос ингээд урлагийн номер дуудуулна гэж заяа. Тэгэд манаас усна бүгдээрээ дуулсан. Нөхрөд хоёр өөдөөдөөс хараа чи дуул хэд. Хүү маань тэгсэн чи дундуур орж ирээ би дуулъя. Үгүй чи дуулахгүй. Хүүгээ тэгээд авч тэнгүүтээ өөртөө бас дуулахгүй. Тэгэд азар нэг яг манай нөхрийн яг дээдлийн их чинь нөхөртэйгээ хамт дуулсан байхгүй юу. Тэнгүүт нь тэр хоёрын хоёр талаар гараад ингээд за манай хоёр гэр бүлийн дундын үзэлбэр шүү гэд. Түрээд дуулсан. Гэтэ ер нь тийм юмд мэдээж дууга бэлдээд юм чөлөөтэй байх нь ууг нь монголчууд ч айгу гоё үйдэн штэ. Тэгэл хинтч хултай айраг өгсөн ч гэсэн тэгэл барайл дуулцдаг. Яа гэтээ үгүй надад лав тийм биш. Амир ичээдсэн дуулмааргүй санагдаад байсан. Яа угаасаа юу үстэй айраг барьчаал яа биндэчэл улаагаал ёо. Үгүй ямар ч гэсэн дуулаагүй. Ичээ дуулж чадаачгүй. Ахын хоёр маамууд хүү маа нөгөө галзуухтай тоглоом авчирсан. Манай ахын эхнэр одоо эгч маань хоол ундандаа сайн гоёмттай хоол дандаа хийдэг байхгүй юу? Тийм ч хоёр багнаас галзуухаар тоглосоор бат. Гоёмттай хоол хийдэг болно гэж юу? Манай энэ ахыг санаж гинөө нөгөө хизээний зам байла. Жилийн өмнөх хэлв. Гэртнээс чинь нэг цагаан мэгтэй сууж ийн гэж утсан чи. Нүцгэн сууж идэг. Бүр ингээ гар хөлөнд борлоод яг ингээ магны ил гарсан хэсгүүдэрээ борлоо тэгээд гидсэн цагаанаар үйлцэн чинь цагаан мэгтэй юм шиг харагдаад идэг амир нийт тий. Одоо ч тэгтээ цагаан мэгтэй ол сууж. Одоогийнх нь ихтэй ойрог гэж мэгэд. За өнөөдөртөө багтаад нөхрийн талын бас ойрын хамаатны нэг ахыхаар орох хэвээр. Гэтэ ер нь зам бас гайгүй ах шиг байна. Өчигдөр гэхдээ яг төв зам амир исэн гэсэн. Гэтэ манайхан хадам аавын төдөржингөө өнцсөн болохоор яг тэр үеэр нь гараагүй. За энэ хоёр хүн бол манай аав ич хоёр. Худлаа. Бидүгээ худлаатыг цаашлуулсан. Тэгэд ийм үеийн хүүхдүүд чи юмнаас амир ингэ ичээд идэв штэ. Яа юу вэ энэ төр гээд. Тэгсэн чи манай дүү иччихээ ч юм алах. За тэгвэл арай жоохон том болоо суучих гинэ. Шал мангар штэ. За оройд ах их чиндээ ирж золгож өнсүүлээд бэлгээ авчлаа. За бай бай.